Буян номын гэгээ тоон орчин цацарч бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж буурал өвгөд халуун ам бүлэрийн цуглан бүхнээс сэлбэгээ сайхан шинэлээрэ. Лайк HD эрүүл мэнд таны мэдхүйн совг. Амархан сайн байна уу эрхэм үндэт үзэгчдээ. Лайк HD телевизээс сар шинийн баярт зориулан гаргаж байгаа нутаг нутгийн мэдчилгээ баярын нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээд манай нэвтрүүлгийн зочин хомирт урагдан ирсэн эрхэм үндэт зочдоо та бүхэндээ танилцуулъя. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Гомбын Сиродын нэрэмжит шагналт яруу найрагч Баян мөнхийн Болор Цэрэн. За ингээд дараагийн зочин бол Завхан аймгийн Идэр сумын уугуул. За Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан. За монголчууд маань хэдийнэ мэддэг болсон морины дуучин хэмээх алдарцуулыг хүртэж байгаа Ламжовын Наран туяа хүрэлцэн ирсэн байгаамаа. За амархан сайн байцгаана уу. За сар шиндээ сайхан сэнэлчгээсэн үү? Өнтөө сайхан өвлжж байна уу? Тэ сайхан өвлжөө сайхан хаврчих гэж байна. Тэгээд лайк HD телевизийг үзсэн суугаа бүх Монгол түмэндээ сар шинийн баярын мэндийг дэвшүүлье. За ингээд сайхан дахиад жил мань гарлаа. Ирж байна нохоо жилдээ нохоо жил нь орж ирж байна. Ингээд та бүхэн нэгэн сайхан уран бүтээлчдийг урьсан учраас бид нэр дахиад жилдээ ямар сайхан уран бүтээлийг та бүхэн маань үлгэдэж авбаа. За мөн нохоо жилдээ ямар сайхан уран бүтээлийг үзэгч олондоо хүрэхээр зорж байна. Энэ талаар бүгдээрээ ярилцлага эхлэе. За нараагчээс. За тэгээд дахиад жил бол миний хувьд уран бүтээлийн ганцхан дүүрэн олсон мөн гэхдээ сайхан жил болж өндөрлж байна. Тэгэд миний хувьд бол уламжлал болгосон. Одоо 9 оноос эхлээд Сонгоо тоотой жил бүр өөрийнхөө уран бүтээлийн тайлан тоглолтыг ард түмэндээ өргөн барьдаг байгаа. Тэгш тоотой жил бүр нь өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэдэг байгаа. Тэгээ сая энэ 17 он буюу дахиад жилд бол миний уран бүтээлийн 5 дахь удаагийн тоглолт. Мөн бас 2 цомог Манлайн баясгалан төлгүүд Монгол наадмын хурд гэсэн сайхан 15 16 дуутай ийм 2 сайхан шинэ цомог маань бас ард түмний гарт хүрсэн байгаа. Үнэхээр уйггүй хөдөлмөрлөж маш их амжилттай байлаа. Тэгээд одоо ер нь ирж буй нохоо жилдээ бас дараа жилийнхаа 19 онд одоо бас ард түмэндээ хүргэх тоглолтын бэлтгэл ажлууд. За энэ 5 дахь удаагийн тоглолт болох дуун тамгатай хөлгүүд одоо тоглолтод дуулагдсан олон сайхан бүтээлүүдээ дүрсжүүлэх ард түмэндээ хүргэх. Тэгээд бас морины дуу дуулахаас өмнө дуулж байсан аав ээж нутаг ус хайр сэтгэлийг багтанд болсон сайхан дуунуудаас бүрдсэн бас цомгийг бас ард түмэндээ хүргэхээр бэлдэж байгаа. Одоо энэ нохоо жил бол бас миний уран бүтээлийн бэлтгэл ажил өрнөх юм жил ирж байна. За яруу найрагч Болор Цэрэгч яруу. За миний хувьд ч гэсэн бас уран бүтээлийн ол цомог бол одоо дүүрэн сайхан жил болж өнгөрч байна. Мэдээж уран бүтээлч яруу найрагч хүний хувьд бол одоо өөрөөс гарсан уран бүтээл бүхэн л яг өөрийн үр хөвгчиг үргэлж араас нь харуулдаж ингэж сайхан байдаг. Тэгээд ер нь бол нийтийн дууны одоо урлагт ер нь өөрийн бас өнгө аясаа бас нэг ер нь уран бүтээлч бүхэн л нэг өөрийн өнгө аясаа өөрийн тийм одоо гэрэлтэй байдаг. Яг үүний адилаар л бас одоо сүүлийн ер нь за нэг 3 4 жилд бол ер нь нэлээ олон дуутай болж байна. Тэгээд яг хөө мэдээж яруу найрагч юм чинь яруу найргаа бичиж байна. Бас яруу найргийн наадмуудаа амжилттай сайхан оролцсон. Тэгээд амжилт ер нь уран бүтээлч хүнд бол ер нь одоо айсуу одоо жил болгонд л мэдээж уран бүтээл одоо нэг уран бүтээлийн шин санаа хайна гэдэг шиг бас бүгд л нөгөө одоо ингээд нараа өдөр хүртэл ингээд шинэ оны эхний өдөр нэгний өдөр л хоёлаа за одоо хоёлаа ингээд нэг хойнлигтэй болно яах вэ их хоёлаа ингээд юмаа бичнэ гэдэг. Тэгээ ер нь бол яг тэгж төлөвлөдөг. Тэгээд одоо миний шлүүдээс бүтсэн одоо дуунууд бол бас нэлээд сайхан амжилттай сайхан бас явж байгаа. Тэгээ хамтран ер нь бол одоо дуу гэдэг бол өөрөө бас хамтын уран бүтээл. Тийм учраас бас ганц миний
уран бүтээл биш мөн бас манай яруу найрагч нар бас ярьдаг. Ер нь дуу бол хөгжмийн зохиолчдын бүтээл гэж. Гэтэ мэдээ шүлэг чухал байлгүй яах вэ тийм. Тийм учраас ер нь тэгээд нэг тийм багаас ч нэг тийм хөөрөөдөө онгороотой тийм хүүхдээс учраас бас нэг ингээд шин дуу мэдлэгэд төрөхөд бол ер нь тэгээд эсчдэг шүү дээ дагаад. Тэгээд сая 2017 оны бас нийтийн шилдэг шинэ 10 дууг бас Монголын яриад бас одоо тодруулсан байна. Тэгээд миний бас 2 ч одоо дуу төвшин жаргалтай хором амраг намраг 2 дуу мөрсөн. Тэгээ өмнө жилд болохоор зүгээр л энэ юмсгал гангараа гэдэг одоо ер нь бол одоо их тийм ол зомог ихтэй дүүрэн сайхан жил болж байна да. Наран туяад дуучны маань хувьд өөрөө бас эдийн засагч мэрэгчлээ гэж би сонссон юм байна. Яаж явж байгаад бас энэ дууны урлагт төл тавьчаа. За минь бас танаа аавын тал хоолой сайтай их мундаг дууч уусуудыг сонссон юм. Өөрөө ер нь бас дуулах дуртай болоод бас хөрвөгөөд орчоо яасан юм бол энэ бас сонирхолтой ахaltaа үзэгчдэд. За тэгээд хүүхэд хасаал ер нь их дуулах дуртай хүүхэд байсан. Тэгээд яалтчгүй манай удам миний аавын тал одоо миний эмээ 94-тэй хөгшин би. Тэгээд сайхан уртын дуу дуулдаг. Ер нь удмын тийм дууч хүмүүс байдаг. Тэгээд яалтчгүй аав маань ч гэсэн сайхан дуулдаг хүн байсан. Тэгээд аавын маань тэр сайхан аавын талын одоо дуулах тэр сайхан авьяас надад бас заяасан. Тэгээд одоо эхлээд өөр мэрэгчлээ байж байгаа. Ер нь найз нөхдийн хүрээчг байд юм уу тийм ээ. Тэгээ бас нэг хүний нэг тийм зурсан зураг төрөг байдаг болов уу гэж миний хувьд боддгоо. Тэгээд найзууд маань ч гэсэн хэлдэг ус одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтнанд дуучин Бүжин дөржин Бямпхүү гэдэг надтай хамтарч уран бүтээлээдэг нутгийн маш сайхан залуу байдаг. Тэгээд Бямпхүү маань бас намайг чинь Наслмаахан дуулах юм бол чиний хоолойд яг тохирондоо гэж хэлжсэн. Тэгээд ер нь бас Наслмаахшийнхаа дуунуудыг сонсдог байсан. Тэгээд ер нь одоо багшийн барилгатай болёо гэд очиод хүсэлтэй хот багш маань сайхан одоо дуулсан дуунуудыг маань сонсоод хүлээж авсан. Тий. Тэгсээр одоо ингээд миний одоо орны дууч болох гараа ирсэн. Байглаасаа ясан авьяас. Тэгээд тэр энэ сайхан авьяас яг одоо бас ард түмэндээ хүргэж байгаагийн хамгийн одоо том гол үүрэг шалтгаан бол ялтчгүй Монгол Улсын гайвж жүжигчин морины дууч Жавцмагийн Наслмаа гэж хүний олон сайхан дууг өвлөн авч отхон шавь болж бас тэр хүний түүчээ тий олон сайхан ардын дуу шиг болсон олон сайхан дуунуудыг нь одоо шинээр хөгжмийн хариулгын хийлгээд ард түмнийхээ багшийнхаа одоо тэр хойчийг залгамжилж одоо морины дуу дуулж явж байгаа нь бас нэгэн том бахархал юм аа. Тэгээд бас багштаа бас цаашаа нэмээд хүргье. Наслмаа багш маань бас танд багшилж байгаа шүү. Ер нь дууны урлагийн цагаан толгойг ер нь ямар хүн заасан юм бэ? Бас хожуу хадаг урж шав орсон юм шиг байгаа тийм. За тийм ээ. Тэгээд би болсныхаа дараа над тийм. Анх эхэлж бол одоо миний багш Монгол Улсын ардын жүжигчин Жаргал сайхан багш маань нэг анх надад одоо дууны урлагт дамсгаа тий нот гэт бүгдийг зааж байсан. Тэгээ би бас одоо дуулаач чиндээ сургууль гэдэг одоо тэр сургуульд сурж байгаад тэгээд төгсөлгөө орхисон байсан. Одоо тэгээд энэ жил соёл урлагийн сургууль гэдэг уртын дуучин энэ жил төгсөх байгаа. Тэгээд одоо энэ жилээс ингээд ялцчихгүй одоо уртын дуучин гэсэн бас өрнийхөө дууны хажуугаар уртын дууд болж бас ард түмнийхээ цөмрийг байлаанаа гэсэн тийм маш том зорилттой байгаа. За. Яруу найрагч Болор Цэрэгч маань хизээ нисгэлж шүлэг найраглал зохиол бичдэг болов. За миний хувьд бол ер нь бас яг яруу найрагчтай ингээд анзаараад хараад тахт бол бас нэлийн хожуу шүлэг өгсөн гэдэг. Манай яруу найрагч нар ч юм бол ер нь тэгэл одоо 4 5 мав баг настайгасаа шүлэг өгсөн хүмүүс байгаа ш. Тэгээ баг одоо 4-р анги 5-р ангидаа ер нь сумынхаа номын санг одоо бүр ингээд бүх номоо уншаад дуусгацсан. Энэ бас ярьдаг манай Арлан Эрдэнэ очрах. Би бол ер нь нэлээд хожуу. Тэгээ манай нөгөө аав залуудаа шүлэг өгчдөг үстэй. Игч бас надаас яг 2 игч. Манай игч бас шүлэг өгчдөг. Тэгээд ерөнхийдөө нөгөө өөрөө яг аймгийн төвийн хүүхд. Тэгэл аймгийн төвийнх мөртлөө ер нь тэгэл хашаанда малын захтай. Манайч одоо ерөөсөө хонь ямаа өхөр туулаа гахаа дахиа галуу нохоо гэдэг маад ерөөсөн морь тийм хоёр байгаагүй. Тэгээ нөгөө аймгийн төв хөтлөхөр ер нь бол бас ингээд бодгдгийн бас Монгол хүн тэр цум бас хэдийн аймгийн төв хөгжчихсэндээ бас нэг тийм
малд ойр өссөн, малд бас нүдтэй өссөн. Тийм учраас бас ийм Монгол ахуй ус соёлтоос ойр байсан. Энэ бас шүлэг ном бичих одоо юмд бол бас их ойр тий. Мэдээж дээр нь хүний өссөн ахуй орчин. Би болохоор 9 дуурайнд байхдаа ер нь нөгөө ангийнхнаасаа чигч аав интерес бас нуугаад 1-2 хайрын тухай шүлэг өчтдөг гэсэн. Тэгээ манай нөгөө Хөвсгөл аймгийн Мөрөн 1-р сургуулийн одоо Монгол хэл уран зохиолын багш их сайхан хүн байсан. Чулуунбаатар гэдэг Эстоныг тийм бурхны айлн шиг гоё тийм зөөлөн хүн. Тэгээд яг намайг анх одоо Чулуунбаатар багш маань олж хараад нөгөө 10 жил байх чинь зохион бичлэг өчүүлдэг байсан шүү дээ. Тэгэнгүүт л нөгөө зохион бичлэгийн энэ бичгтийг үргэлж мөр холбоод биччихдэг байсан. Тэгээд чуг багш маань намайг дуудаа за чи ер нь аав чин залуудаа биччихсэн. Игч чинь бол мундаг яруу нэргч ерөөсө хоёул одоо хүрэл тулг гэдэг. Хоёул гоё яруу нэргийн наадамд орно гэдэг. Тэгээд 9 дугаар ангидаа өстэй яг 2 шүлэгтэй аймгийнхаа хүүхдийн хүрэлцэлд ороод 2 дугаар байранд ороод. Тэгээд нөгөө урамшаад нөгөөдөг чинь тэгэл ерөөсө манай чуг багш надаас бүр салахгүй тайлбар шүлгээ бичиж ингээд. Тэгээд 10 дугаар ангидаа аймагтаа төрүүлээд тэгээ улсын хүүхдийн хүрэлцэл яруу нэргийн наадамд ирээд бас шагналт байранд ороод. Тэгээд яруу нэргийн гэгэн зүтгэлэн болсон. Утга зохиол нийгмийн ажлын дээд сургууль элсэн суралцах ихээр шагнуулаад тэгээ хаан найргийн хатан дулмаа гэж Монгол түмэнд алдарсан чагдрын багшгаа шагнуулсан. Оо ямар сайхан юм байна. Тэгээд ер нь бол одоо ярих нь бол одоо маш чухал тийм ээ багш нараа ялгахаас. Энэ бол одоо яг ингээд эргээд ингээд бодохоор бас энэ хүний хувь тавилан гэдэг ингээд бодохоор нэр багш нарт маш их баярлалаа. Баярлаж талархаж явдаг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Од Та Нэмийн үйлдвэрийн доктор Баатар брендийн 100% байгалийн цэцэрлэгтэй, гааны навчтай, нэрстэй, халгаатай, улаан давстай, альчаалтайлах арьс эрүүлжүүлэх ванны бөмбөлөг. Сар шиндээ сайхан шинлээрэй. Танид маш олон тэмцээн уралдаанд оролцож байгаа тийм. Тэнд бас танд хамгийн хайртай бүр маш их одоо их хөдөлмөр зарцуулж иж тийм ээ шагналыг авч ирсэн. Ямар сайхан шагнал байна. 2 дугаар курст байхдаа нөгөө сонмын удуул ахын нэрмжид их хөв заяа гэдэг сонмын удуул ахын нөгөө 80 насны ойд одоо хүндэтгэлийн арга хэмжээнд зориулсан тийм Монголын 9 эрдэнэ гэдэг тийм 9 эмэгтэй яруу нэргчдийн донд тийм их хөв заяа гэдэг яруу нэргийн наадам зохиосон. Тэгээ миний хувьд болохоор яг 2 дугаар курсын оюутан байсан ганцаараа тэгээ хулгай ихч, мөнх цэцэг, ичээ орлоо, эс оюун гэдэг ер нь л одоо мундаг найрагч эмэгтэйчүүдтэй энэ наадамд ороод бас тэргүүн барин шагнал хүртэж байсан. Ер нь бол уран бүтээлч хүнд бол одоо урам дэм одоо яг нараа ч гэсэн харж байгаа юм ингээд алга ташаалт энэ төр гэдэг. Тэгээ одоо бүхэн өргөн тоглолт ингээд үзэж байгаа чинь их гоё байдаг шүү дээ. Ер нь бол энэ уран бүтээлч бүхэнд энэ урам дэм тэр бол яг тэр одоо учрах одоо бүтээл бүхнийг нь өрн дууддаг хөг шиг юм болоо гэж бодож байна. Оюутан байхад бол олон наадмуудад орж исэн тэгсэн мөртлөө тэр наадамд их хайртай. Эргээл ингээл бодохоор нэрэл одоо Монгол хүн болж төрсөн. Тэгээд тэр сайхан ээж аавын охин болж төрсөн. Тэгээд хоймор сайхан нутаг өсгөл нутаг төрж өссөн. Тэгээд яруу нэргийн гэгэн зүтгэл утга зохиолын дээд сургууль шагдрын багш гэд ингээд эргээ бодохоор нэрэл их хөв заяа юм даа гэж баярлаж талархаж байна. Наран туяа дуучны маань хувьд багшийн хувьд бол их олон шавнартай гэж сонсож юм л та. Тэгээ морины бат байгаас эхлээл эрэгтэй дуучид бол морь дуулдаг эрэгтэй дуучид олон байгаа. Тэгээ өөрөө ч хувьд бол тэр дундаас гарын гэж бас нэг тодтогч хэлээд байгаа. Отхон гэхээсээ илүү. Тэгээд дээр нь өөрийнхөө бас дуулж исэн дуунуудаа ерөөсө бүх юмыг нь бас өвлүүлээд өгч гисэн байгаа тийм. Энэ ер нь юуны учир байна. Таны ижилхэн хоолойтой гэдэгтэй байна уу? Отхон шав гэдэгтэй байна уу? Тийм, ерөөлтэй байд юм аа. Би мусульман багшд одоо багшийн барилгатай болох гээд одоо ингээд би таны дуу сонсох дуртай. Таны дуу одоо дуулвал болох уу гэдэг ингээд очиход багш их сайхан одоо бэлгшээж хүлээж авсан. Сайхан Монгол морд гэдэг Давд орчин шүлэг хөөсрөнгийн хөгжим. Тэр сайхан дуунд нь туулаа сайхан цоонд наран туяа солонгороод гэдэг. Миний одоо энэ сайхан дуулдаг дуун дотор чиний нэр байдаг тийм. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол өөрөө бас төрсөн дүүг наранж бай гэдэг юм байлаа. Тэгээд яагаад ч юм гэдэггүй тэгэл миний нэрнээс эхлээл багшд хаалгацсан байх гэж бодсон шүү дээ. Тэгээд одоо багш маань надад
маш их итгэлийг хүлээлгэж 2009 онд миний анхны тоглолтын дээр одоо Монгол бүх өргөн зээ татаж нар зүг тойрж гараад 287 адууга энэ охинд ингээд одоо өвлүүлж өглөө гэд. Тэгэхэд бас надад маш том үүрэг хариуцлага ирж байгаа тийм ээ. Монголчуудыг моргиугаар төсөөлөхгүй байхын аргагүй монголчууд мориод эдэлж тийм ээ. Одоо сайхан хиймэрлэг хурдан барьныхоо зан нуурын дээр тий салхи татуулан одоо уртын дуу ардын дууг дуулж одоо ингэж Монгол түмэн маань нэртээр үйсэн тий. Тийм одоо уламжлалтай ирсэн одоо ард түмэн учраас би энэ хэмэртэй сайхан морийг магтан дуулдаг болохоор маш их олон зүйлийг эрхмэлдэг тийм ээ. Одоо багшийнхаа нэр хүндийг маш өндөр дөрвж явна гэсэн өөртөө тийм том үүрэг хариуцлага хүлээлгэсэн. Тэгээд яриад байвал их олон зүйлүүд байна л та. Тий. Тэгээд одоо багшаагаа ярихын зугаар бас одоо найз болор цэрэнгээ бас сайхан магтмаар байна. Өөрөө бол олон сайхан яруу найргийн хайр дурлалыг тийм ээ. Ер нь хайрыг магтсан, эрчүүдийг магтсан олон сайхан шүлгүүд тий. Тэгээд одоо сүүлийн 3-4 жилд бол яалтчгүй олон сайхан одоо шүлгүүд нь дуу болж одоо Монголын нийтийн одоо дууны урлагт ялтчгүй нилээдгүй олон сайхан дуунууд нь хийт болж ард түмний санаар юг мелаж яваа найздаа ус амжилтыг хүсье. Тэгээ одоо энэ гарч буй нохоо жилдээ одоо боловсрон маань өөрийнхөө уран бүтээлийн анхныхаа тоглолтыг бас ард түмэнд өргөн байхаар бэлтгэл ажилдаа орсон. Би бас найзынхаа тоглолтын ажилд бас тусалгаад тэнцүү шамлаа зүтгэсэн. хамтдаа зүтгэж байна. Тэгээ яалтчгүй найз нөхөд гэдэг бол бие биедээ тустай дэмтэй хүн чанартай тий нэг нэгэ дэмжиж байж сайхан нөхөрлөл харагддаг. Тэр бол одоо найзлж эхэлснээс хойш бас 7-8 жилийн нүрийг үзэж байна. Тэгээд болроо манд хэлдэг. Энд тэнд очиод ингээл бүхэн өргөнд чиг тоглолт үзэн олон сайхан найр надамд чиг очино. Чиний одоо ингээд дээд өнгө гарсан дуун дээр чинь би бүр яана одоо ингэж жаад хоолой одоо эвгүй болох үедээ би бүр хамаг бие чангалчаа зогсож идэг гэдэг. Тэгээд бас ингээд тэр бол яг ингээд ийм найз нөхдийн нандин холбоо. Тэгэд намайг одоо тэгдгийн насны найз нараа минь гэдэг. Бас толгой бол ямар тэгээд ингээд төрсөн өдөр ч бол тийм үү ямар нэгэн тэмдэглэл баярууд болно шүү дээ шинэ жил. Цагаан сар Мартин ам ингээд насны найз нараада баярын төргий гэл ингээд нэг. Одоо би чинь бас энэ яруу найрагч найзтай болохоор бас ганц нэг толгой өөрөө баг илүү яруу гэж. Тийм тэгээд бид хоёрын хамтарсан бас уран бүтээл Монгол улсын соёлын тэргүүний ажилд аяд зохиогч Брюс Өрнгийн хөгжим одоо болроогийн маань шүлэг адуу мансан шүн гэдэг сайхан бид хоёрын хамтын бүтээл байдаг. Тэгээд одоо сая өнгөрсөн 5 дахь удаагийн одоо тоглолтын үеэр бас найз маань надад тийм эмгтээчүүд, бүсгүйчүүд хоорондоо яаж сайхан найзалдаг вэ? Тийм ээ. Би бас нэг тийм гоё тийм бүсгүйчүүдийн нөхөрлөлийн тийм нөхөрлөлтэй холбоотой шүлэг найздаа захиалсан байгаа. Тэр маань бас төрсөн өдрийн буюу одоо тоглолтын маань бэлэг болж байгаа. Тэгээд бас нэг хамтарсан аавын сайхан дуу бас бид хоёрын хамтын бүтээл болох гэж байна. Ингээд ямар ч гэсэн бид хоёрын хамтарсан 3 бүтээл ингээд мэдлсэн байнамаа юм байна. Тэгээд ер нь олон яруу найрагч нар байдаг ч гэсэн би найрагч хүмүүст одоо яруу найрагч дундаас 2 сайхан эрхэм яруу найрагч найзтай байдаг. Тэр одоо нэг маань ялтчгүй Баянмүгийн болор цэр ингээд энэ эрхэм бэлэг яруу найрагч. Нөгөө найз маань болохоор Бацүрэнгийн оронгоо гэдэг бас Арахангаа аймгийн Эрдэнэ мандал сум яриад юм бас авиаслаг яруу найрагч. Ийм 2 яруу найрагч найзаар бас би гангарч явд юм аа. Яа. орон зохиолын хөрөөнийхэн бол яалчгүй нөгөө хайрын дууны шүлэгч гэдгээр нь бас яалчгүй Бүгд л мэддэг байгаа тийм ээ бүгд мэддэг. Ер нь шүлэг бичих санаа сэдвээ ер нь яаж болж байна? Хаанаас болдго юм бэ? Ер нь яруу найрагч. Ер нь бол уран бүтээлч бүхэн л ингээл одоо шүлгийн санаа, уран бүтээлийн санаа дандаа хайж хайгуул хийж байна. За тэр тусмаа одоо хөгжмөн зохиолч яруу найрагчд бол ер нь ингээ хүн харахад зүгээр сууждаг шээ. Ингээ хүн харахад зүгээр л сууж байгаа мөртлөөсөө тэгэл ер нь бол цаг ямагт л одоо санаа яаж явдаг. Тэгээд яг шүлгийн санаа олсон тохиолдолд шүлэг бол гоё ш урсаал өөрөө орно. Тэгээ би бас нэг зүйл ярмаар байгаа. Нөгөө шин он, шин сар гэдэг бол гоё шин одоо тэр амжилт бүхний их гоё эхлэл байдаг тий. Тэгээ нараа найз маань цаа бас ярьлаа. Одоо гоё шин уран бүтээлүүд хийгээд
Хүмүүс болохоор манай нарыг яг морины дуугаар нь илүү ингээд хараад байдаг. Эсвэл одоо энд тэнд очиод дуулахаар мориол дуул гэдэг. Тэгээ манай нараад болохоор одоо маш олон дуунууд байдаг. Одоо мориноос гадна их орон ээж аав тэгээ хань ижил үр хүүхдээ магтан дуулсан. Тийм учраас бас одоо хоёлоо гоё ер нь гоё тийм хүүхнүүдэд магтан дуулсан тийм. Ер нь тэгээд одоо ч тэгэл хавар айсан хавар ирж байгаа тийм. Тийм учраас нэг юм хавар болохоор нэг өвчөө хөдөлдөг шүү дээ. Хүүхэн лэмч нас нэг хөөрхөн сайхан харагдахыг, хөг орон гүөхийг, хөл албанд дурлахыг одоо юу гэдгийг тий. Хавар өөрөө их гоё уйлрал ирж байгаа нь ээж маань юм шиг их гоё санагддаг, тосоод гүнээр санагддаг. Хаврын дэлхий бол өөрөө ер нь амтай бүхэн ургаж дэлгэрдэг, цэцгэлдэг. Тийм учраас бас энэ уран бүтээлч хүүхнүүд бол илүү их бас би нэг их мэдэрч өгдөг тийм. Хавар бол өөрөө бас хайрын шүлгүүд их төрдөг учраас бас одоо найзтайгаа одоо тэгээд гоё дуунууд бас хийм. Манай нараа болохоор Оронгоо яруу найрагч гэж сая ирсэн. Оронгоо нараа хоёрын бол бас нэлээ олон дуу байгаа. Тэ? Яг хүүхнүүдийн хөрлөл гэдэг бас их гоё тэр зам уран бүтээлч нөгөө арай өөр шүү бас уран бүтээлч хүмүүс чинь нэг их бие нэгэ гоё хөвгөлсөн тэ? Уриалсан юм гоё идэг. Тэг хвчлэндээ уулзахдаа би хамгийн анх ихлэ би одоо болроогийн маань 30 насны үе юм би тий нэр нь үлдээд өөдрөг мөртгөө одоо нөгөө шүлгийнх нь мөртөөр нь яагаад штэ тий тэр 30 нас гээд одоо тэр шүлгэнд нь их дуртай байсан мөдгөндөө мөдгөн мөрөнгийн годомж нь бороо орно гэл ингээ би бүр зарим шүлгнүүдийг ингээд эхнээс нь сонссоор байгаа бүр дуртай болцсон тэгээд хам хэрэгтнүүдэд зориулуу гээд насараа одоо сайхан шүлгэнд нь бас дуртай тэгээд ер нь бол бас уулзаж тий найз нөхдөд л болсон ямар нэгэн баярт одоо баяруудыг одоо хамтдаа хуваалцдаг, биеийнхээ зовлон жаргалыг хуваалцдаг. Тэгээ хамтдаа байгаад бас жаргалтай байгаа үедээ би найзынхаа тэр хам хэрэгтүүдэд зориулдаг гэсэн шүлгэнд дуртай. Уншуулах дуртай. Тийм хүүхнүүдээ л ерөнхийдөө тийм мэдээж одоо нөгөө хүүхэн яруу найрагч хүн бол мэдээж хүүхнүүдийн гоё сэтгэлийн төлөөлөл байхыг хүүхнүүдийнхээ хүсэл мөрөөдлийг ирчүүдэд хийгээд энэ урчлын дэлхийг гүүрэхийг хүсэж мэдээж шүлэг яруу найрагч чинь тийм учраас яг нэг юм хүүхэн бүхний өмнөөс бас бичгийг хүсдэг. Хүүхнүүдээ бас өөр гэж дэврэгхийг бас мэдээж хүснэ тий. Тэгээ мэдээж уран бүтээлч хүний хувьд бол ер нь болж өгвөл хүн бүхний гоё төлөөлөл багсан. Тэгээ эр хүний одоо ирчүүдээ бол бид л магтаж дуулж, хүүхнүүд л магтаж дуулж учраас бас ер нь болж өгвөл хүн бүхний юм бүхний гоё төлөөлөл гэж гоё бичих юмсан. Тэгээд их тийм гоё шүлгийн санаа өдөр болгоо олгосон. Өдөр бүхний гараар гоё шүлэг өчгсөн гэж үздэг. Ер нь бол өдөр бүхний гараар л нэг өглөө их эртэж, манай нараач их эртэж битэр чинь их эртэж учраас ер нь эргээ ингээ бодохоор ер нь өглөө маш их ажил амжуулт юм шиг санагддаг. Бол өглөө болгон бас нэг босоод зэрэг нэг мөр бичих бичиж бас хүсдэг. Тэр шиний нэгний өглөө бол ерөөсө бүр заавал нэг шүлэг үлдээмэр санагддаг сүүлийн бараг 10 жил бол ер нь гой бэлгшээдэг л тийм. Тэгээд нөгөө Монгол хүн тэгээд тэр зам бас одоо өдөөний хүүхдүүд тэгээ мэдээж Монгол ахуй өв соёл ямар их агуу өв соёл дардсан гэлээ тийм учраас бас ер нь одоо шүлэг яруу найрагтай одоо мэдээж одоо энэ их одоо өв соёлын зүгээр нэгэн сэжвэр эсгээс ч гэсэн уран бүтээл бүхэнд их гой тусгаж өгдөг юм хүсч шүлэг яруу найрагч. Хайрын шүлгүүдийг бол бас битсэн 20 идээд энэ төр насандаа гэдэг. Хүн нас асуухаар ингээд 30-аас жаахан ярина энэ төр гэдэг насандаа бол харин шүлгийг бол өстой бичдэг байсан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ад Тан эмийн үйлдвэрийн доктор Баатар брендийн 100% цэвэр байгалийн гаралтай уушиг цэвэрлэх цай, ядаргаа тайлах цай, дархлааны цай. Сар шиндээ сайхан шинлээрэй. Ингээд та хоёрын маань ярианаас ингээд сонсоход нэмэгтэйчүүдийн нөхөрлөл гэж ямар сайхан юм бэ? Бүр нэг ямар гоё сайхан нандин байд юм бэ гэдэг нь яг харагдчихээн л да. Нууц биш бол та хоёр маань анх яаж танилцсан бэ? За, битэрийн танилцсан түүх бас гоё. Одоо хөргөний урталт одоо хуучнаар Эртний нутаг гэдэг. Тэр ресторанд одоо нэг арга хэмжээнд очиж дуулсан би. Яг тэн дээр бол битэр анх танилцж байсан. Тэгээд ч одоо тэр Эртний нутаг рестораны маань
болроо гэдэгч битэрийг хоёулангийн маань Монгол хоолны болроогч маань бас битэрийг нэлээд бас тийм ойртуулж өгсөн. Ингээл хоёулаа яалтчгүй юм гоё Хөтөлийн хүмүүс учраас уран бүтээл хийж яваал нэг нь дугаад дуулаад нэг нь шүлгээ уншиж явж байгаад хоёулаа нэг тийм сайхан баяр дээр танилцж байсан. Тэгээд тэр танилцсанаас хойш бол ер нь салаагүй юм байна шүү дээ. Ер нь л салаагүй. Гэхдээ бас дандаа л тийм инээд хөртөө найз нөхөд гэж байх уу. Хаяа бас муудах сайдах нь гарна. Тийм тэгсэн ч гэсэн би нэг уучлж чадлаа. Ийм сайхан найзууд. Найрагчийн хувьд анх бол олонд орчлондоо миний ширээний ном цагаан мужиг гэсэн ном бүтээлүүдээр бас олон танигдчихсан тий. Тэгээд сүүлд бол хүүхнүүдтэй хүрэх шүлгүүд 1 2 3 гэдэг нэг цуврал явуулсан. Ирчүүдээ магтан туулж бичдэг гэдэг. Тэгсэн мөртлөөс хүүхнүүдтэй хүргэх шүлгүүд гэдэг нь бас цувралаар гараад байгаа. Ер нь хэдэн бүтээл гаргачихдаг. Тооноос 2009 онд орчлон миний ширээний ном ээждээ бас зориулаад 108 шүлгтэй ном бичсэн. Тэгээд цагаан бүжиг гээд 2010 онд дандаа харин шүлгүүдээр. Тэгээд цагаан бүжиг номоор бас Бомбын сэруудын нэрмж шагналсан 14 он. Тэгээд хүүхнүүд төрөх шүлгүүд гэдэг тийм цуврал одоо эхний 3 цуврал нь эвлэгдчихэд байна. Тэгээд нэг яруу найргийн нэг цомог байгаа. Миний л айсаар гэдэг одоо дандаа ирчүүдэд дэлгэх шүлгүүд. Тэгээд тэр миний л айсаар ирчүүд дэлгэх шүлгүүдээрээ тэгээ манай нараа болохоор бас мориод болоод тэр бас гоё тийм зохиомж. Ер нь л тэгэл нэг яг л нэг энэ тэнд очоод урагдаа залгахаа шүлэг намаа юмсан ч бас их гоё. Тэгээд ингээд нэг нь мориод болоод нэг нь эрээг мартаад ингээд яах бас гоё шүү бас тийм. Хотелч хүүхнүүдийн хувьд тийм. Тэгээд одоогоор бол нэг орчлон миний ширээний биш юу ээжийн үлдээс он цаг гэдэг нэг ном хэвлүүлчих гээд 500 шүлэгтэй одоо хэвлүүлчих гээд манай ардын уран зохиолч Бовгон Лавсрах манаас одоо иргэшийн шүүгээд редакторлаад өгсөн. Тэгээд бас хэвлэлтэнд өгөхөд ер нь бэлэн болчихсон байгаа. Тэгээд энэ ондоо бас шинэ он шинэ бүхний эхлэл өгдөг учраас энэ ондоо амжаад энэ номоо хэвлүүлчих санаа байгаа. Тэгээд хоёр нэг юу дооны цомог хэвлүүлсэн бас ер нь бол уран бүтээл дээр бол бас нэлээд төлөв илүү их цаг зав гаргадаг. Морин хуур наадамд бас нэг таны бичсэн шүлэг ижи дэлхийн өчил дуу бас нэг төрүүлж ирсэн тий. Тэр том наадмыг морин хуур наадмыг бол уран бүтээлч болгон хүссэн хүлээж өөрийгөө сайж оролдуулахыг хүсдэг. Өөр тэрнээс хойш ер нь яасан юм бэ? Морин хуур наадамд оролцсон бүтээлүүд. Ер нь морин хуур наадамд бол анх удаа нэг удаа л орсон. За орсон. Тэгээд хүчмэн зохиолч мөнх жаргал найз маань ардын жүжигч аяр зүйн долгор гэж. Ингээл нөгөө хүүхнүүд нийлэхээр хүчтэй гэдэг. Ингээл бас хүүхнүүдэрээ 2010 онд ижидлэгийн өвчлөлтөөр морин наадамд тэргүүн одоо гранд приз хүртчихсэн тийм. Ер нь бол одоо яг эргээд өөргөө ингээд бодох их тийм азтай их тийм ой зохиолтой хүн юм а гэж бодож байгаа. Морин хуур наадамд бол яг анх удаа л орсон. Орол гараад ирсэн гэдэг. Яг дахиж бүтээлүүд өгөөг юм. Дуучид маань өөрснөө өгөөг юм болов? Яг тэгэл одоо аливаа хүмүүстийн цаг хугацаа байдаг шүү дээ. Учрал бүхэн өрөөлөдөгтэй адилхан бас дахиад орохоос нэг цаг хугацаа нь ер нь айс өдөгцсөн л явах тийм. Тэрнээс уран бүтээлч болгоно бас яриад ингээл явж байгаа. Ер нь тэгээд өдөр болгоно л одоо 1-2 дуучинтай ер нь зар яриас та ингээл ер нь дандаа л уран бүтээлээ яриад явж байгаа учраас бас удахгүй тэгээд дахиад бас морин хуур наадамдаа орондоо тэгээд нөгөө морин хуур бас 2010 давцсан учраас бас одоо ер нь жоо айцтай байгаа шүү дээ. Илүү олон юм сайн бүтээлээр бас өрсөлдөх хэрэгтэй тийм. Одоо морин хуур наадамнаас болж байгаа. Тийм. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд бол дуучин өсгөөгээрээ дуулуулнаа. За харин яруу найрагч хүнийг бол яалчгүй шүлэг бүтээлүүдээс нь уншуулахгүй бол болохгүй хаа. За та нэг телевиз үзэж байгаа үзэгчтэй өөрийнхөө уран санд байгаа хэдэн 10 шүлэг байгаа тийм ээ. Тэндээсээ бас нэгийг хүргээч л гэж хүсмээрээ. За одоо нэг хүүхнүүдийн тухай ярьсан. Хүүхнүүдийн уншуу. Тэгэлдээ. Сайхан хүүхнүүдэд магтсан шүү. За тэг болно да. Тоол мөрөн миний тол юм. Гоо сайхан миний сэтгэл юм. Үүрийн гэгээ хүслэн дэнгсэг минь юм.
өглөөний наран тэмдэг титэм минь юм. Уулын жимс, уруулын бодог минь юм. Урхан салхи миний сам юм. Өвөрс ногоо хайртай үнэртэн минь юм. Өдөр бүхэн ойлын даашинз минь юм. Байгаль өөрөө миний үсгэлэн юм. Байгаагаараа байх нь миний гоёл юм. Цэнгэг агаар дуртай дарс минь юм. Цэцэгт нуг. Болор шаахаа минь юм. Ядхын маяг, гунихын хүсэлгүй. Яг л байглаараа байх дуртай би. Гой харагдах дэндүү амархан зүгээр л нэмсгэл өөрийнхөө бай. За. Би бас нэг сонсч байсан юм аа. Яруу найрагч хүмүүсийг царай муутай гэж үүдэг. Ер нь яруу найрагч өсгөө хувьд бол ондоо юм аа тийм ээ. Яруу найрагч ирчихсэн. Зэн болоо жоохон царай. Манай хүүхэн найрагчд бол ер нь их гоё хүүхнүүд байдаг ш. Дандаа их нуруулаг, царайлаг. Яруу найрагч залуучууд нь л арай жоохон тиймэрхүүж магадгүй юм бэ. Одоо ер нь царайлаг бас ирчүүд маань ирчүүд ерөөс тэгж болохгүй гэх. Болрогч сая шүлгийн уншсан чинь ерөөсөл тэр чигээрэл дуун ингээл орж ирж шít. Яалтчгүй энэ дуу бол маш сайхан дуусан. Энэ дуу ерөөсөө хараа Монголын хүүхнүүд ганцхан биш. Бүр 1-р ангийн хүүхдүүд, 2-р ангийн хүүхдүүд энийг маш хайрладаг болсон. Одоо манай сургуулийн 1-р ангийн хүүхдүүд энэ дэр заасан дуу бүр маш гоё дуулдаг. Нөө эрэгтэй өмнөлөө ингээд залгасч утсан дээр нь явж исэн. Тэгээ ямар сандад нөгөө нэг дууны хичээл орсон чинь энэ дог зааж байгаа байхгүй. Тэгсэн чинь хөвгүүд нь бид нар яах юм гэсэн. Бид нар тэгээд энэ чинь дуулж болох юм уу гэд их хөөрхөн. Тэгээд ангид нь бүр энэ дог заасан. 1-р ангийнханд. Би бас хөгжмийн сургуульч мөнх жаргалтай. Тэгээд бас энэ дуу ер нь одоо нөгөө яг уран бүтээлийг бас олон төрлийн түгээн гэдэг бол бас одоо манай дуучтай хувьд бас ер нь бас хүнд ажил шүү. Одоо ч нөгөө хуучин ч ганцхан ингээл Монгол телевиз, Монголын радио байсан тий. Тэгвэл одоо өнөөдөр чинь хүн болгоно нэг дуу бүргэн түгээн гэдэг бол бас одоо яг хичнээн телевиз, хичнээн одоо FM байдیں۔ Тий. Тэгээд ингээд энэ одоо цахим чинь ингэж хөгжсөн цаг үед бол тийм учраас бас яг уран бүтээл одоо шүлэг аваад уран бүтээлийн хойноос явдаг тий. Тэгээд одоо тийм дуучид бол илүү хайртай шүү. Бас чокото маш их баярлаж байгаа. Энэ бол бас одоо чулуунд чингээ маань маш их хүч хөдөлмөр шүү. Чокоч өөрөө маш их дайчналтай өөрөөсөө ингээл яг л нэг юу нараад чоко хоёрт бол бас их адил төстэй зан би бас магтуулаад авч. Хараа нөгөө нэг ер нь манай яг яруу найрагч хүүхдүүд ингээ хараад тахт нэг юм жоохон намтаад талтай. Байгаас өөрхөн амьд үргэлж соосоор байгаа юм болчтой шүү. Ингээ сууж лээдэг хүмүүс бид нар бол сууж лээд бидний гараас юм гардаг. Дуучд бол гүйжлээвэл бас ингээд амжилттай явдаг. Гүйжлээвэл бас уран бүтээл илүү өргөж өгдөг учраас тийм учраас бас одоо шинэ залуу дуучдаа илүү их ажиллахыг хүсэж байгаа. Ер нь бол бас илүү хүсэж байгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Ойд та нэмийн үйлдвэрийн доктор Баатар брендийн 100% цэвэр байгалийн гаралтай арсыг чийгшүүлэх, тайвшруулах, жирэмсэн эхчүүдийн язралтанд тохиромжтой эмчилгээний биеийн тос, эрүүл мэндийн саван, сар шиндээ сайхан шинэлэрэ. 5 талент тоглолтын аль тоглолтын дээр нэмдэ би сонсч байсан юм аа. Нөгөө 21 аймагт байгаа уяачд морьтой холбоотой тийм ээ уяачд тэгэл одоо мөр ундаг хүүхдүүд ч юм уу аймгийн уяачдын холбоо ч юм уу тэр болгоныг бас цуглуулна гэдэг ч бас нэрсэр ажил байгаа да тий. Тий Монголын морин спорт уяачдын холбоо одоо 2013 оны 3 дахь удаагийн тоглолтын дээр бас хамтарч ажиллаад 300 уяач одоо 21 аймагаас ирж 300 өргөнд одоо өөрсдөө гоё юм тий дээл малгайтайгаа ирж сууж үзэж байсан. Тэр бол бас үнэхээр аргагүй хурдан ажиллана гэдэг 3 дахь удаагийн маань тоглолт байсан. Ер нь бол бас жил бүрийн тоглолт маань их онцлог болдог. Тэгэд одоо энэ жил ялцчихгүй 5 дахь удаагийн тоглолтын дээр бол 500 авчрах юм шээс дээ. Одоо 19 онд 600. Гэхдээ бол одоо дараа жил болох ч гэсэн би тэгээд ер нь бас бодсон зүйлүүд байгаа. Байнгын шин санаа төрөндөө талбай дээр 800 морин хурц тавьчихсан гэдэг чинь дараа нь ер нь та авах юм шүү. Тоглолтондоо тий. Тэгэл уран бүтээлч болгоно л ер нь нэг ингээл одоо шин санаа нөгөө хайж онцлог байх хэрэгтэй. Дандаа нөгөө морины дуу дуулдаг гэдгээр нь ард түмэн хүлээж аваад байдаг. Тэгээ хөдөөгөр явсан ч гэсэн одоо
өөр дуудуулах юм бол морныхоо л дуудуулаач гэдэг юм. Гэхдээ би энэ жил бол энэ жилийн 5 дахь удаагийн сая 17 оны 11 сарын 3-нд болсон тоглолтын дээр одоо ганцхан дан мориод болохгүйгээр тийм ээ өөрийнх бас урын сангаа байжуулаад одоо ногоон дарих бурхандаа мөрхийгээд бурхны дуудуулсан одоо уртын дуу ч болж байгаа учраас уртын дуугаа дуулаад аавын дуу, ээжийн дуу тий тэгээд одоо хайрлах жаргал гээд одоо мөнгөн шагаа Монгол Улсын цалин тэргүүний ажилтан мөнгөн шагаатай хамтран дуулсан хайрлах жаргал гээд хайрын дуу дуулсан. Тэгэхээр би ерөөсөө бүхэл сэдвээр одоо дуулдаг байх хэрэгтэй тий дуулж тийм одоо утгыг агуулад одоо энэ дуун тамхтай хөлгүүд гэсэн 5 дахь удаагийнхаа тоглолтын дээр ер нь төрлийн дуунуудыг дуулсан. Тэгээд бас сар сарны амлын ахлагч Амар гонтахтайгаа хамтраад дуун тамхтай хөлгүүд гэдээ бас хэмэрлэх сайхан мордыг магтсан тийм төвөр хийж дуулж бас ард түмэнд хүргэсэн байгаа. Энэ дуугаа тун удахгүй бас дүрсжүүлээд ард түмэнд хүргэнэ. Тэгээд нутгийн дуу Монгол Улсын цалин тэргүүний ажилтан төмөө үлзээтэйгээ хамтраад бас хотоодын өнөг гэдэг одоо их гоё дуу. Ардын дууг бас дуулж ард түмэнд хүргэсэн. Энэ дуугаа бас дүрсжүүлнэ. Нутгийн мэдчилгээ энэ хүн нэвтрүүлэг маань яалтчгүй сар шины өдрүүдэд үзэгчтэй хавьд хүрж байгаа. Тийм учраас за хоёр уран бүтээлж байгаа мэдээллийг нэлээд дэлгэрэнгүй бол хөрөглөө. Одоо сар шинийхаа талаар бас ирсэн дээр хаа тийм ээ. За Хүсгэл нутгийн сар шинийн баяр уламжлал цагаан сар маань ямар хөө болж өнгөрөх. За Завхан нутгийнхны маань сар шинийн баяр маань бас яаж энэ бас нутаг ондоо байдаг тийм ээ. Тэгээд завханчууд маань бол ер нь цагаан сарыг маш гоё өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хөөхд ахуй цагтаа бол тэгэл аав ээж хоёртойгоо манай аав 30 машин барьдаг байсан. Тэгэл битүүндээ гэртээ битүүрчээд шинийн нэгнийхээ өглөө маш эрт явж одоо аавынхаа аав ээжд очиж залгадаг. Хөдөө өвлжөөнд очиж залгадаг. Одоо тэр хүүхд ахуй насны маань цагаан сар бодогддгийг шүү дээ. Нэг сайхан. Тэгэл цагаан сар төхөөл ирэхээр бараг 14 хоногийн өмнөөс л одоо сар шиндээ бэлдээд бүх юм шин цэвэрхэн байх хэвээр, тоосгүй байх хэвээр тийм ээ. Гэсэн үднэсээ маш их олон хоног одоо цэвэрлэгээ хийдэг байсан тий. Аавынхаа машинд бүхэл тий. Бүхэл одоо ширдэг ноос одоо бүхэл юм ачиж аваачаад цасан дээр гөвөөл. Тэгээ тэр их одоо яс заншил тийм ээ. Одоо цагаан сараар бол үнэхээр эртээр үесээ ахмадуудаа очиж залгадаг гэх. Тэгээ ер нь өдөө айлд очиж залгаад бүр одоо жоохон хөөхтэй хад одоо тэр санаанаас гардаг нөгөө айлд очиж залгаал тийм ээ. Айл хэсгэлээр айлууд билгээд сонинд ингээд боогод бэлэг өгдөг. Тэгэл нөгөө хүүхдийн тоогоор одоо ингээд мөнгө хийдэг ч юм уу. Одоо манай завханчууд болохоор тэр тусмаа манай эдэрсэн болохоор одоо шар тусныг багсраад юм евэн хийдэг. Тийм. Тэгээд евэнгээ гадаа ил гал дээр ингээд дээр доор хоёроос нь дээрэс нь юм одоо цогоор жигнээд хоёр талаас нь жигнээд юм евэн хийж евэн гэр хідээ засдаг. Манай эдэрсэн бол бүр. Тэгээд сая одоо энэ 1 сарын 13-нд өнгөрсөн манай Завхан аймгийн эдэрсэн махны урлагийнхны тоглолт болоод тэгээд их сайхан байсан. Тэгээд тэр тоглолтын дээр ирсэн чинь нөгөө эдрийнхэн маань одоо сумынхаа брэнд тэр евэн аваад ирсэн. Тэгээд тавг ингээд энэ жижигхэн хөрхэн тавг зассан байгуут нөгөө евэнгээс нь хэднэрс надад байгаа юм. Тэгээд би бүр гуйж агаад евэнгээс нь 5 евэн би гуйгаад гэртээ очиж бас хэд хоног идсэн. Тэгээд бас энэ нутгийн онцлог бас сайхан. За тэгээд миний хувьд бол мэдээж л одоо хоймор сайхан Хүсгэл нутгийн ард түн бол мэдээж одоо шин сараа өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг. Манай аав ээж хоёр бол их тийм аж ахуйч тийм ажилтсаг тийм бүр л хүүхд ахын л нөгөө түрүүн ингээл одоо бүхэл манай амтан байлаа гэдэг шиг аав ээж хоёр тийм амтан дэх хайртай аж ахуйч тийм хөдөлмөрч тийм хүмүүс байсан. Тэгээд тэр цэма ээж маань бол одоо илүү их тийм нөгөө Монгол ёс заншил өв соёлоо илүү мэддэг. Тэгээд ерөөсөө тийм цэцэг өшөртэй ихтэй мундаг хүн тэр одоо манай Хүсгэл аймгийн ер нь хүн болгох хөндлөж харилдаг тийм сайхан ээжтэй байлаа. Тэгээд хүмүүс нөгөө нэг их манад их ирж ээжээс бас их юм асуудаг. Ер нь тэгэл амьдралын оюун нуруу юу гэдэг юм тийм. Тэгээд ёс заншил ер нь тийм. Тийм учраас
манай шинэ сар бол одоо маш их өргөндлөхөр болдог. Би бол бүр манайх бол нэг юу 5,000 бууз хийдэг гэсэн. Хөөх. Зөө. Тэгэл ерөөсөө нөгөө ээж ингээд бүр ингээд ирсэн хүмүүнийхээ нэр өгсөн юм чи та. Тэгээ ирэх одоо бүх айл болгоныг ингээд бүр юу яадаг нөгөө ингээд бэлгийн уутан дээр бүтээн нэрийн бичээд ингээд бүр хажуудлын байшинд оруулаад явчихдаг. Манай ээжтэй хүнд тийм ерөөсөө бэлэг өгөх хэрэгтэй. Тэгээд ер нь л нэг ирсэн хүн болгоно л одоо нэг дээл хувцас хийж өгөх бүр их тийм илүү тийм хүсэлтэй тийм сайхан ээжтэй байсан. Тэгээд би бол ер нь цагаан сараар бол нэг яг нэг тийм цэвэрлэгээ тийм ажилдаа ер нь жоохон сул талбай тэгэл ер нь гадуур ажиллаа. Усандаа явах мод одоо тэр мод түлээ тэгээ ер нь бол хониндоо л явъя. Би хониндоо явж игээл явцдаг. Тийм хөвгтэйсэн шүү дээ. Тэгээд мэдээж л одоо манай ихч чинь их мундаг надаас ер нь бол 2 хооч цоочлон гэдэг ихч маань их тийм мундаг тийм хүүхдээсэн ер нь юу л сурна яа нэг бүх юм ирээл дүнэртээ зааж өгн. Тэгээл ерөөсөө ингээд бүгдийг хөтлөөл аваад тэгээд нэг жилийн нэг цагаан саргийг бүр мартахгүй байна. Аав хоёр маань хамгийн бага эрэгтэд угаад хот руу явсан. Тэгээд ихч бид нэр хонь ямаатайгаа ерөөсөө өөр том юм байхгүй үлдчихэж байгаа. Тэгээд аавч залууч тэгээд мэдхгүй тэгэл үлдээл тэгэл ерөөсөө нэг өдөр нь хониндоо явчихсан заяа. Тэгвэл маргааш нь хонио хасчаад бэлэг цуглуулах гэдэг яв. Тэгээ бүр ингэ ээлжлээ заяа. Тэгээ манай их чинь бүр ингээд амар юм том уут хэдэл өөртөлцсөн. Тэгээ танихгүй хамаагүй нөгөө айлд ороод бэлэг аймгийн төвч ингээд нөгөө нэг том шүү дээ аймгийн төвч том. Тэгээд нөгөө нэг ингээд ерөөс нэг захаас нь зүр шуудраад авах. Тэгээд алуу бууз гүгөө бууз идэхгүй гээл зүгээр ерөөс бэлгэл цуглуулах тийм хоббитоо тийм. Тэгээ бас нэг ингээд нэг юм очих дуртай айл гэж бас байдаг тий. Гоё бэлэг өгдөг айл. Хамгийн гоё бэлэг өгдөг. Тэгээ хамгийн гоё ерөөсөө бэлэг өгдөг айл. Өө Батбаяр аханд л ингэж тавьчихсан шүү гээл. Нөгөө манай аав чинь өөрөө зураач мэрэгчлээ. Шугам зургийн багш ойн техник мэрэгжлийн сургуульд бас аав маань шугам зургийн багш гэдэг. Тэгээ аав там хамт ажилладаг бас завхны Батбаяр аханд илүү их очих дуртай ерөөс. Болрогч маань Хөвсгөл аймгийн ханзан олонд нэг сайхан саршны мэд хүргэж. Хөвсгөл аймгийн мөрөн суманд бол өрнжсэн. Тэгээ мэдээж нөгөө хоймор сайхан Хөвсгөл нутгийнхаа зон олонд саршны халуун баярын мэндийг хүргэе. Тэгээ өөдөө заяата хаан амгалын тэнгэрийн дор өглөөг цайлах хатан шаргал нарны дор мин дамрын өрөөл тэгшлэх хөвтэй нохой жилдээ миний Монголын ард түмэн миний нутгийн ард түмэн даяараа цаахан шинлэрээ гэж хүсье. За яруу найрагч юм чи ингээд урсгаад За тун удахгүй бид Нарантуяа агчийн сайхан дог үзэгч олондоо хүрэх болно. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг маань их жаргаж байна. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн хаймартанд хүрэлцэн ирсэн хоёр сайхан уран бүтээлчтэй маш их баярлалаа. За тэгээ манай өнөөдрийн нэвтрүүлгийн нэгэн сайхан ивент тэгчээр та бүхэнд танилцуулъя. Од тан гэдэг нэгэн эмийн үйлдвэрээс Монгол брэндтэй энэ сайхан олон бүтээгдэхүүнүүдийг гаргасан. Энэ бол дандаа биеийг эрүүлжүүлэх, хорийг гадагшлуулах маш олон төрлийн эко юм бүтээгдэхүүн байна. Энэ маань болохоор штэ 400 жилийн түүхтэй бүр маш том мааран буудын хийсэн тийм эмийн ургамлаар энэ бүтээгдэхүүнийг Монгол Улсын гавьяа дэмж Баатар гаргаж авч байгаа юм аа. Тийм учраас ингээд та бүхэндээ энэ сайхан эко бүтээгдэхүүнийг бэлгэлье. За баярлалаа. Баахан бэлэг ярьж байгаа бэлэг аваад тийм. За амжилт хүсье. За ер нь цагаан сарын бэлгүүд ингээд одооноос эхлээд аваад явна штэ. тий. За их үзэгчтэй манай телевизээс та бүхэндээ сар шинийн баяр зориулан бэлтгэж байгаа нутгийн мэдчилгээ нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар ийхүү өндөрлөж байна. За өнөөдрийн зочдын хүндтэй суудалтай Гомбисэр одын нэрэмжит шагналт, соёлын тэргүүний ажилтан, за яруу найрагч, Баян мөнхийн Болор Цэрэн оролцсон байгаа. За мөн монголчууд маань морины хэмээн ярилцгадаг Захуан аймгийн Нэдэр сумын харьяат, уртын дууч, соёлын тэргүүний ажилтан Ламжуугийн Нарантуяа оролцсон юм аа. Ингээд бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань ирж хүртэлцэн оролцсон та хоёртаа гялалаа гэж талархал дэвшүүлж байна. За баярлалаа. За маш их баярлалаа. За ингээд тун удахгүй үзэгч олондоо
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Наран Туяа та бүхэндээ өөрийнхөө уран бүтээлийг төлөвлөх болно. За дууныхаа талаар ямар дуу бол үзэгч? Яа тэгээд дандаа морь дуулдаг. Тийм гэхдээ одоо энэ сайхан хойжлын сайхан босгон дээр одоо лайк хийчтэй телевизээ үзсэн суугаа бүх монгол хүмүүндээ тиймэрлэг сайхан ирчүүдтэй бас тий хэмрэг өрөөгөөд яруу найрагч Бацхан хөгжим соёлын тэргүүний ажилтан одоо хайцх хөгч Ширв Жамцын аялгау Аштын ерөөлтэй ирчүүд гэсэн одоо монгол ирчүүдийн магтан дуулсан сайхан дугаар одоо сар шинийн мэдчилгээ хүргье. За үзэгч та бүхэн хүлээн авна уу? Андгай өргөн нөхөрлөсөн алсхан ахлын тэмүүлэлтэй аштын ерөөлтэй ирчүү